Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэхэн төслийн санхүүжилтээр Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийн төлөөлөгчдийн хурал, залуучуудын оролцоо, эрэг хандлага, төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд аймгийн прокурорын газар, цагдаагийн газартай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвт цахим хурал зохион байгуулж байна. Сургалтын үндсэн үйл ажиллагаа нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаатай холбогдуулан уг хуулийн хэрэгжилтийг хангах, нэгдсэн ойлголттой болох, холбогдох албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, зөрчлийг бууруулах, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой. Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны эхний хагас жилд 1572 гэмт хэргийн гомдол мэдээлэл бүртгэгдэж 3.9% өсөлттэй байсан. За мөн бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бол 3.8%-аар бол буурсан байгаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн орон нутгийнхаа хэмжээнд сумдын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөө чадхыг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулснаар бүртгэгдэх нийт гомдол мэдээллийн тоог бол буурна гэж үзэж энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа. Уг цахим сургалтад Ховд аймгийн 17 сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, засаг даргын тамгын газрын эрх зүйн ажилтан болон олон нийтийн цагдаа аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 80 орчим хүн оролцож байгаа юм. Энэхүү сургалтын үеэр гэмт хэрэгээ зөрчлийн шалтгаан нөхцөл, тодорхой төрлийн гэмт хэрэгээ зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мал хулгайлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж, малчдын бүлэгмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг сэдвүүдийн дагуу холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хэлье. Сургалтын үр дүнд нийт оролцогчдод гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар видео хичээл гарын авлагыг хүргүүлэх юм байна.